За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага парламент маань яаж үнгүүдэж хөчгүүдгийг харлаа. Тэгэд алдахымтай, айхымтай юм ноотой нөхдүүдийн маань зүгээр хонь олгодог юм биш үү? Нөгөө нөхдүүд маань ордон руу орж ирч чадахгүй, чуулгандаа сууж чадахгүй, өдөржингөө туулаачилж байгаа шүү дээ. Копи барьцал тойроод өгөөддөг. Ихсэж харж чадахгүй, чуулгандаа суугаач ихээр сууддаг. Ийм нөхцөл байдлыг бид яг бүгдөө харлаа, мэдэрлээ шүү дээ. Нийгмийн олон асуудлууд шийдэлээ даран хүлээж яах гэдэг сүүлийн нэг сар бол бид бүхэн зүгээр яг хэрүүл тунд байлаа шүү дээ. Өнгөрсөн жил одоо бид бүхэн иргэдээсээ сонгогчдоос гуйж их хурлын гишүүн болж энд орж ирээд тангараа өргөл шүлсэн хатаагүй байх шүү дээ. Багш нар, эмч нар нь ажил хайцсан, ахмадууд маань тэтгэврээ нэмүүлэхээр гудамд гараа суудсан. Аж ахуйн нэгжүүд нь татварын реформ энэ хөнгөлтүүдийг хийж өгөөч гэж нүдээ ширхтэл харж байгаа шүү дээ. Тэгээ ийм бодит нөхцөл байдал тулгарсан байхад ингээд зарим нэг нөхдүүд маань улмал өнгөлөг болоод улмал тарган болоод хацран зулцаагаал инээд нь хүрээл. Та нарт инээдэмтэй байж болно. Ард түмэнд үл ханиад нь байгаа шүү. Нийгмийн сэтгэл зүйрүү нэг нүдрүү нэг өнгийгээд харуул маш аимшигтай төр зураг байгаа. Сонгоо архин дүүргийн олон доо сургууль цэцэрлэгийн багш ажилчид ажил хийж जैन, зарим нь уцаар холбогдож байна. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна. Гэртээ хараад хоол байхгүйгээд уйлаад байгаад бид бүхэн үнэхээр ажиллаа хийж чадахгүй нэгэд уйлаад ярьж шít. Энийг өмнө төсөв хилцэд оруулж ирж болох л байсан шít. Бид нар яагаад оруулж ирээгүй? Ерөнхий сайдыг томилогдож явахд би анх ороод хэлжсэн. Гишүүдтэйгээ уулзаарай, тойрогоор нь уулзаарай, саналыг аваарай, төсөвтөө тусгаарай гэд. Наадмын дараа нэг төсөвтөөр санал авч байгаа гэд хэлсэн. Саналаа өгсөн бүр ямар санал тусгагдаагүй. Тэгээ жил болгоно нэг төсвөө боож оруулж ирээ шийдчихдэг. Эндээ тэгэл нэг тал авингийн үлгэр шиг юм ярьсаар байгаа бид хүн батлаад явуулчих шít. Үр дүн байхгүй. 35 жилийн иргэд чи хүлээж шít. Баян шөнөхийн хүлээж जैन, дарихийнхэн хүлээж जैन, амьдрал нь яг л бах байдгаар бодлого шийдвэр нь энэ хаалгын давж гэрлүү н орж чадахгүй шít. Нийгмийн баталгаа сайжирч чадахгүй шít. Тэгэхээр энэ ард ирэх чинь бухимдалгүй байдгийг, шахалгүй байдгийг. Энийг бид бүхэн одоо онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ ерөнхий сайдаас асууж байгаа. Яагаад гишүүдээс санал авч тусгаж болдгүй нэгдүгээр. Хоёрдугаар нь цалин тэтгэврийг нэмэх асуудлыг төсөв өргөн барихтаа яагаад шийдэж болоогүй. Энэ дээр хариулт. За ерөнхий сайдын микрофоныг өгье. За Алтан шагаа гишүүнд баярлалаа. Үг хэлэх боломж олгосон явдалд. Парламент бол нотлогч, нийцаагч хоёр талын мэтгэлцээний талбар байх ёстой. Энэ бол хэрүүлийн танхим биш, мэтгэлцээний талбар байхыг бид зорьсон. Ингэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Иймч зорилгоо 126 гишүүнтэй болох санаачлагыг анх 2019 онд гаргаж 108 гишүүнтэй болох санаачлага төвшүүлж ирсэн боловч хэрэгжүүлж чадаагүй 2023 онд гүйцээж хийсэн. Харамсалтай нь өнөөдөр бол дэглэсэн жүжиг шиг хувилдааны шинж нартай огцруулах, гар үсэг зурсан огцруулах гар үсэг зурснаас асуугаад ингээд нийцаах, нотлох боломжгүйгээр юм мэтгэлцээ өрнж байгаад гайхаж байна. Нэгдүгээр түрүүн л усан жамс гэсэн ч гэсэн асуусан. Яагаад цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж болоогүй юм бэ гэж. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газарт олгогдсон хүрээ хязгаарын хүрээнд бид төслийг босруулдаг. За энэ төсвийн төсөлд улсын их хурл урсгал зардлыг 24%-аас хэтрүүлж болохгүй гэж заасан. Саяны хэмжээгээр нэмэх юм бол цалин дотоодын нэмэлт бүтээгдэхүүн эзлэх урсгал зардлын хэмжээ 25.6% болж нэмэгдэхээр байсан. Бид арай гэж төсвийн тодголоор нь 26-24 болгож бууруулсан байсан. Тэгэхээр бид энэ төсвийг хилцүүлэхийг эхний ээлжинд энэ жилийн төлөвлөгөөтэйгээ нийцж яана гэсэн санал хураалт явуулах хэрэгтэй. Жилийн төлөвлөгөөтэйгээ нийцж яана гэсэн санал хураалт явуулвал бид 2 дугаар хилцүүлэхэд энийг нэмэх болцоо үүсгэсэн. Гэтэл нэг ерөөсөө хилцээг өдөө үрсэн. 6 цаг боллоо. Хөдөлмөрийн хууль боллоо. Шөнө өрөө хэлцгээр хулгай хийх гээд байна гэж ард иргэд хардаад байна. Гэл 6 цаг гэж таслал ингэ явсаар.
Тийм учраас эхлээд төсвийн төлөвлөгөөнд нийц чирэгсэн санал хураалт явуулсны дараа энэ төсвийн хязгааруудаа төсвийн доктортой байдлын тухай хуулийн заасан тусгай шаардлага, төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөний заасан дээр 24 гэсэн хязгааруудыг эхлээд тэр хүрээнд төсвийн төслийг боловсруулах үүрэгтэй учраас засгийн газар тэрнийг авч чухал энэ төсвийг цалин тэтгэврт тэтгэмжийг нэмэх боломжийг бүх талаар гаргая гэж ингэж төсвийн байнгын орон дарга, эдийн засгийн байнгын орон дарга, төсвийн зарлага хяналтын даргааны дарга нартай ойлголцоод бүлгийн хуралд танилцуулах гэсэн боловч олонхоор хуралдаад ингээд ийм боломж байна гэдгийг бид ийм шийдэл гарч байна гэдгийг улсын их хурлд танилцуулъя гэж шийдвэрээ гаргаж танилцуулсан. Хоёрдугаар асуудал одоо энэ дэшин тайлбарт оюу толгой асуудал ч гэсэн Бат найрамд гүшүүнийг би дуудаад онтрыг асуудал ярьж хахад зээлийн хүүгийн асуудал хамгийн гол нь байгаамаа. Эн чинь Монголын талыг ашиггүй ажилуулад байгаа юм. Энэ дээр анхаарал төвлөрж ажил. Бид нар энэ ч ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Бид бүр одоо 7 сарын 1-ээр ажлын хэсэг байгуулсан. Бид нар энэ олон улсын гэрээ хэлцээрийн асуудлыг чинь нээлттэй зарлаа явдггүй. Өнөөдөр бид нар саяхан оюутлогоогоос бидний саналыг хүлээж, шаардлагыг хүлээж аваад зээлийн хүүгээ буруулах хэлцээр эхэлсэн юм баяртай мэдээ сонсож байгаа. Энэ бол түүхэн бод шийдвэр болж байгаа. Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгая. Дандаа одоо хэрүү шүгэний дундуур өчигдөр Moody's агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиулж Монгол улс 20 жилийн өмнө байсан B+ зэрэгэлдээ орлоо. Энэ бол засгийн газрын бодит ажлуудын үр дүн. Энэний чинь үр дүн дээр бас оюу толгойн зээлийн хүүг буруулах бодит ажил хийж ард түмэнд өргөөжтэй болно. Энэ амнаад өмнө нь засгийн газар 10 удаа юм журам оруулж өөрчилж исэн. Хууль дүрм зөрчсөн байхгүй хангалттай тайлбарууд нь явцсан. Нэг талын мэдээлэл өгөөд ард иргэдэд нэг талын мэдээлэлээр гуйлах явдал бол буруу. Алтан шагааг шүү нэмж тодруулах уу? За алтан шагааг шүү нэмж тодруулъя. Энэ 24% гээд яригадаад байгаа. Улсын хурлын нэг одоо батлагдсан. Тэгээд засгийн газар энийг одоо өөрсдөө оруулж ирчээд буцаад их хурлаа буруутгаад байгаа шүү. Энэ дээр тайлбар авъя. За ерөнхий сайд нэмж хариулъя. Алтан шагааг гүшүүнэ. Энийг аль нэгийг буруутгаад байгаа юм биш л дээ. Энийг одоо өмнөх засгийн газрын үед гисэн утгаар биш. Засгийн газар улсын их хурлаас 24 болгож тухайн эдийн засгийн хөгжлийн сайд, ганц төмөрийн сайдын санаачлагаар 24-гээд жилийн төлөвлөгөөнд баталсан бил. Одоо ямар их хурл засгийн газар ямар төсөв өргөн бариулах вэ гэхээр яг энэ жилийн төлөвлөгөөнд нийцүүлж өргөн барих хэрэгтэй гэж заасан. Энийг аудит хянана, төсвийн доктортой байдлын зүйл хянана. Одоо бид дуулна энэ жилийн төлөвлөгөөнд энэ төсөв нийцж гэнэ үгүй юу гэдгийг санал хураалт явуулах хэрэгтэй. Би жилийн төлөвлөгөөнд хасаад 24-өөс 25 болгоор болох юм бол жилийн төлөвлөгөөнд нийцээгүй байна гэд төсвийн төслийг буцаачна. Тийм учраас энэ жилийн төлөвлөгөөнд нийцүүлж бид төсвийн төслийг заавал өргөн барих хэрэгтэй. Тийм санал хураалт явуулах хэрэгтэй. Харамсалтай нь одоо 47-8 дахь хоногтоо энэ төсвийн төсөл жилийн төлөвлөгөөнд нийцж гэнэ үгүй юу гэдэг санал хураалт явагдсангүй. Энэ санал хураалт явагдсны дараа төсвийн 2 дугаар хэлцүүлэг дээр бид За улсын хурлын гишүүн Чулуун Бэлгийн Лодоосон.